Hello үзэгчдээ. Энэ удаагийн бичлэгээр 2020 онд нээлттэй хийжсэн Tonikawa гэх анимыг ярьж өгөхөөр бэлэн болсон байна. Энэхүү аним маань романс төрлийн аним бөгөөд хоёр хосын өдөр тутмын амьдралыг харуулсан. Аним маань цустай холилдон хэвдэх энэ хүүгийн зураглалаар эхэлж байгаа. Энэ манай анимын гол дүрүүлэх NASA. Нэрийн NASA гэдэг шүү. Тэгээд цустай холилдод хийж яхад нэг эмэгтэй чи амьдрнаа гэж хэлдэг ба. Манай анимын гол дүрүүлэх NASA-гийн өнгөрсөн амьдрал руу очиж байгаамаа. Багасаа л нэр нь NASA гэдэг нэртэй багш нь хүртэл гайхаад хүүхдүүд нь хүртэл шоолж нэгэл. Яагаад ийм нэр өгсөн бэ гэвэл нөгөө NASA гэдэг од судлах байгууллага байдаг шүү дээ. Од докторхойг зүйрлсэн нэр гэж аав нь өгчээсэн юм байна. Тэгэл бусдад хүндлэгдэх нэгэн болохын тулд хичээгээл. За тэгээд дараахан одоо үед ирж байгаамаа. Багштайгаа юуны тухай хэлэлцэж байгаа вэ гэвэл мань хүн багшийнхаа үгнэс зүрэн өндөр шалгууртай сургуульд тэмцэх гээд харин багш нь болохоор айгүй сайн сурагч болохоор сургуулиас явуулмааргүй байдаг. Тэгсэн ч мань хүн зөрүүлсээр шалгалтынхаа материалыг аваад явж байгаамаа. Ингэж явах замдаа нөгөө охинтой чинь таардаг байхгүй юу? Тэгэл анхны харцаар дурлж байгаа. Ямар хөөрхөн хүн бэ гэж ардаас нь очихж яваад. За ингээл аниме эхлэлт харсан дүр зураг. Нөгөө чинь зүгээр чи амтэн гэж хэлж идэг. За энэ дэр нэг сонин юм хэлэхэд нөгөө жолооч нь чи урд нь авсан биз дээ гэж хэлэхэд зүг зогсож идэг. Тэгснэ намаа мартаараа гэл эргэж харахгүй яваад өгдөг. Тэгэл мань хүн араас нь хараад нэг юм бодож байгаа хөөхгүй. Тэр үед сарны гүнжтэй адилхан харагдсан гэж хэлж байгаа хөөхгүй. Элт дээр үес нэг юм гүнжлэсэн юм шиг ба. Би юм түүх мэдвэш. За тэгэл самтарсан жолооч араас зомби шиг гарч ирэхэд хүнийг хараад цочвол тэр хаашаа авсан бай зэрэг чи цусаалтаад байна штэ. Юунда тэдний араас тэрэгтлээ хөөгөөд байгаа гэсэн чинь хөөхөн болох орж иж. Тэгэл араас нь гүгөөд өндөө. За тэгэл нэг олж ирээл нөгөө охин чинь хөөх энэ хүртэл хүрээд ирж байгаа юм чиж гэж. Тэгээд цусын арч өгөөд дулаан юм нөмрүүлээд тэгэл тэр охиноо харах болгонд ямар хөөрх юм бэ гэл бодост. Нөгөө охин чинь сламж дуудахад мань хүн болохоор дахиж уулзахгүй байж магадгүй гэд араас нь гарах гэсэн чинь сөхрөө дунчна. Тэгээ яач юусэн буцаж ухаа ороод гарч ирснээр шууд би чам сайн гэж шууд хэлчихдэг. Одоо энэ чинь анзааруул заяа. Энэ нэмэгтэйгийн одоо нүүр нь улаагаад ич мичмүүд нь одоо сар илүү тод гэрэлж байгаа. Энийг би сая бичлэгээ эдэлж яхтаа сайн анзаарлаа. Юуцсан мань хүн юу гэж хэлдэг вэ гэхээр бид гэрэлүүл цаашдаа хамт байж чадна гэж хэлдэг. Тэгэл гинт ухаан алдаад эмнэлгийн орон дээр сэрнэ. За ингэж сэрснээс хойш 2 жил өнгөрнөө. Мань хүн тэгэл 2 жилийн моролдоо автчихсан. Тэгэл суужсан чинь гинт нөгөө охин чинь аалгын тогшоод ороод ирд юм да. Тэгэл мань хүн чинь гайх баярлах хоёрл чинь зэрэгцээл 2 жил хүлээсний эцэст уулзалтаал нөгөө охин ч бүр гэрэлэх гээд цаасаа травчихчихсан. Тэгэл нөгөө чинь гэрлэлтэд зөвшөөрөөд гэрлэлтэд баталгаажуулах гэж явж байгаа. Манай хүн болохоор 18-тай, энэ охин болохоор 16-тай гэж байгаа байхгүй. Нөгөө охин чинь хамаг юмаа бэлдээд аваад ирсэн. Эцэг эхийн зөвшөөрлөг дээр аваад ирчихсэн. Тэгэл үүнээс хойш энэ хоёрын хосууд амьдрал эхэлж байгаа. За энэ хүү нэгдүгээр анги дуустъя. Үүнээс цаашаа дандаа энэ хоёрын хосуудын амьдралыг харуулъя. За энэ бол 2-р бүлгийн 9-р ангийн эхлэл хэсэг. Энд харагдах хэмээ бол нөгөө манай нөгөө охины чинь имэн гэж харагдах дүр байгаа. Тэгсэн чинь нөгөө нөхөртөө танилцуулахдаа өөрлөхөн гэрлэхэд зөвшөөрлөгсөн хүн байгаа гэж хэлдэг. Тэгэл тэр имэн явахдаа нэг хайрцагтай юм үлдээж явдаг нь. Хуучных нь дурсамжийг стресс нэг амттан юм шиг байгаа. За одоо энэ цэцгийг сайн хараарай. За та нар юу болчихвол гэж бодож байгаа штэ. Нөгөө имэ чинь саяны жоохон хүүхүцээ. Тэр амттай гэж байна болохоор манай нөгөө эмгтэй ч яваадсан. За энэ чинь юу харж байгаа гэвэл нөгөө сартай холбоотой гэсэн штэ. Мөнх настай гэж хэлэхэд болохоор зөө. Мань нөхөр болохоор юу ч мэдэхгүй зөө. Нөгөө имэ чинь болохоор мань нөхрөөс асууж байгаа байхгүй юу? Тэл мань нөхөр юу ч мэдэхгүй штэ. Эмгэн тэгэл юу дуугаа өнгөртий. За энэ болохоор 2-р бүлгийн хам сүүлч анги. Нөгөө имэ чинь ухаан алдаад унна. Тэгсэн мань хоёр санаа зовоод очтий. Би зүгээрээ гэж хэлснийг харсан ч гэсэн мань нөхөр зүгээр биш нь очиж анзаараад дандаа нөгөө гэртээ хатгалдаг байсан сарын чулууга түүнд өгдөг. Тэрхэн зур манай эмгний залуу төрх нь харагдана. Энэ чулуу айгүй чухал зүйл юм шиг байна. За жоохон тайлбар өгөхгүй бол юу ч ойлгохгүй байх.
Гол дүрийн эмэгтэй болох нөгөө эмэгтэй чинь 16 биш 1400 настай гэж явагдаж илээ. Энэ болохоор Instagram-аас харсан тоо шүү. Бас сартай холбогдуулаадсан. Зан аншнаас нь болж сар гэрэлтэж тодорхойлсон. Сартай ижилхэн насыг үзэж ийн үйл илүү олон жил болно үстэй. Сүүлд харагдаг тэр чулуу ямар учиртайг мэддэг байгаа. Хамгийн ихэнд л мань хүнийг аварж урдуур нь орсон мөртлөө зүг зүгээр босоод явтал нь бас. За. Ингээд энэ аним дуусаагүй цаашаа 4 анги байдаг. Тэр 4 ангийг яриулъя гэх эсвэл комент бичээрэй. За тэгээд Драгийн бичлэгээр уулзалтлаа түр баяртай.